395 дугаар анги. Бүслэлтийг сэтэлсэн нь. Энэ сүгч их хүчтэй юм аа. Үүнтэй байхад Тэнгэрийн 3 дугаар төвшний хүмүүс ч намайг дийлэхгүй. Яг энэ үед Чүфэн агаар дээр бардам гэгчин зогслоо. Саяын энергийн цавчилтаар тэр бүх хүчээ ашиглаагүй. Хэрвээ тэр бүх хүчээ ашигласан бол Тэнгэрийн 1-р төвшний 2 хүнээс цогцосч үлдэхгүй биз? За, энэ сүнсний тойргийг нурааж чадах нь харъя. Гэхдээ түүнд баярлаж зогсох цаг байсангүй. Тэр хурдан гэгчин нисэн сүхээ ахин нэг далллаа. Энэ удаагийн энергийн цавчилт өмнөхөөсөө хэдэн метр урт байсан ба хэд дахин хүчрэх байв. Агаар мошгирах шиг болж 2 хуваагдах үед замд нь таарсан ямар ч энерги тэр цавчилтыг зогсоож чадахгүй байлаа. Хар энергийн цавчилтч цэнхэр сүнсний тойрог дээр буух үед хүчтэй дэлбэрэлт болж энергийн давалгаалав. Хараач, юу болоод байна? Тэр хавьд байсан хүмүүс ч гүн цочролд орсон юм. Алдарт тосхонд болж байгаа зүйлсийг мэдэхгүй олон хүн байгаа. Тэд ч мөн адил хүчтэй тесрэлтийн чимээнд татагдав. Тэр Чүфэн биш үү? Юугаа хийгээд байгаа юм болоо? Тэр гарт нь байгаа юу вэ? Асар олон хүмүүс харж байсан ч гэлээ зарим хурцан нүдтэй хэдэн Чүфэнийг таньсан юм. Гэхдээ Чүфэнээс илүү гарт нь байгаа асуура сүнс сүхэнд илүү татагдж байлаа. Тэд маш хол байсан болохоор асуура сүнс сүхний хүч чадлыг мэдрэхгүй ч гэлээ сүрлэг байдлыг анзаарахгүй байхын аргагүй байсан юм. Хэнч харсан энгийн элит зэвсэг биш гэдгийг гадарлахаар байв. Янч овоо юм а. Түүний бүтээсэн сүнсний тойргийг би өөрөө нурааж чадахгүй бололтой. Хаасайгүй энергийн давлгаа үүссэн ч гэлээ Чүфэн өөрийн сүхээрээ тэр сүнсний тойргийг нурааж чадахгүйгээ шууд мэдсэн юм. Тэгэхээр Ян үнэхээр хүчрхэг гэсэн үг. Зилийн бүтээсэн сүнсний тойргийг Чүфэн өөрийн сүхээрээ нурааж чадна гэдэгтээ бүрэн итгэлтэй байгаа. Тэгтэл Яны бүтээсэн сүнсний тойргийг яаж чадахгүй байна? Тэд хоёулаа адилхан цэнхэр нөмрөгт ертөнц бүтээгч ч гэлээ хүчний асар их зөрүүтэй байсан юм. ертөнц бүтээгчийн хүч чадалч бас тулааны урлагтай салшгүй холбоотой гэдэг нь үүнээс тод харагдаж байлаа. Чүфэн, би энд гарцгүй занг тавьсан байгаа. Чамд зугдах газар байхгүй. Яг энэ үед аянгамэт тод хоолой сонсогдлоо. Ян тэрхэд аль хэдийн гүйцэн ирж байв. Гарцгүй гинэ. Өнөөдөр би тэр гарцгүй зангийг чинь сэтлээд өгье. Гэж Чүфэн хуйтнэр хэлээд агуулгах цүнхнээсээ довтлогооны сахиус гаргаж ирлээ. Тараад түүнийг хурууга хөдөлгөх үед довтлогооны сахиус гэрлийн хурдаар буудан цэнхэр өнгөтэй сүнсний тойргийг дэлбэлэн том нүх үүсгэв. Тэрийг харсан Чүфэнч чангаар инээгээд гүн цэнхэр луу доороо үүсгэн гэрлийн цацраг болж нисэн одлоо. Нов шигэж ертөнцийн сүнс бүлгэмийн муу хөгшин төгцөг энэ мөн усхайд нууцаар тусалжээ. Чүфэний ашигласан довтлохооны сахиусыг Ян ганц хараад л хэнийх гэдгийг мэдсэн юм. Ийм довтлохооны сахиусыг 9 нутгаас 3хан бүлгэмэл хийж чадна. Жан эзэнт гөрөн Овог ертөнцийн сүнс бүлгэм. Эхний хоёр нь Чүфэнд туслахгүй нь тодорхой. Тиймээс Чүфэнд тусалсан хүн нь түүний өстөд дайсан Гао Цзи. Чамд хэдэн ширхэг довтлохооны сахиус байгааг харъя л да. Бүх сүнсний тойргоо эдвэхжүүл тэр мөг яаж зогдохыг харъя. Гэвч Ян тоосон шинжгүй ам нээлээ. Ийм довтлохооны сахиус хийхин тулд Гао Цзи хүртэл их хэмжээний сүнсний хүч зарцуулна. Өмнө нь бол Гао Цзид довтлохооны сахиус хийх шалтгаан байгаагүй. Тэгэхээр тэр 10 өдрийн дотор Чүфэнд зориулж бэлдсэн гэсэн үг.
10 өдрийн дотор Гао Цзи байдаг хүчээ шавхсан ч үсрээд л хэдхэн ширхгийг хийгээвэз. Илүү ихийг хийсэн бол түүний амьдралын энерги нь шавхагдаж ирээдүйн тулааны урлагийн замналд нь нөлөөлнө. Хэдэн ширхэг довтлохооны сахиус хэд хэдэн сүнсний тойрог нурааж чадах ч гэлээ Жэян ч зүгээр суугаагүй. Чүфэний амьдарч байсан ордноос авахуулаад тэр 13 давхар сүнсний тойрог бүтээсэн. Чүфэнд довтлохооны сахиус байсан ч зүгтэх аргагүй гэж тэр бодож байсан юм. Жэяныг хашгирсны дараа Жэовгийн тулааны маструуд бүх сүнсний тойргуудыг эдвэгчүүлж эхлэв. 12 давхар цэнхэр сүнсний тойрог тэнгэр газрыг хучин гарч ирлээ. Тэрийг харсан алдарт тосгонд байсан хүмүүс ч гүн цочролд орцгов. Гэвч Чүфэн тэр тэнгэр багандсан сүнсний тойргуудыг араараас нь устгах үед алдарт тосгонд байсан хүмүүс ч уулга алдан гүн цочролд орцгоос юм. Чүфэн ч цаг алдалгүй сүнсний тойрогт үүссэн нүхнүүдээр нисэн гарах үед харж байсан хүмүүсийн нүд нь бүлтийж ам нь ард дээрээ гарав. Байж боломгүй юм. Түүнд ягаад ийм олон довтлохооны сахиус байдаг вүлээ? Чүфэнийг зогсолтгүй нэсхийн зэрэгцээ бүх сүнсний тойргуудын устгахыг харсан Жэяны тайван царай нь цочрлоор дүүрлээ. Хамгийн чухал нь Чүфэн асар хурдтай байсан болохоор саад байхгүй л бол Жэян ч түүнийг гүйцэхээргүй байв. Тэдний нүдэн дээр Чүфэн чангаар инээгээд гүнцэнхэр луугаа унан замхран алга боллоо. Новшигж тэр үнэхээр зугтчихлаа. Тэр нусхай үнэхээр зугтчихлаа. Новшигж 150,000 ширхэг парафаунд бэлдмэл бүхэл бүтэн 150,000 ширхэг шүү. Чүфэний зугтахыг харсан бусад сургуйлууд бүлгэмүүдийн ахлагч нар уурандаа шүдээ зун гарынхан ясыг дуугартал гараа атгалаа. Миний өрх төгс байсан. Чүфэн бэтхийг л та нарын хэн ч гарч чадахгүй. Гэхдээ түүнд хэн нэгэн нууцаар тусалах юм бол би яаж чадахгүй. Тэр тусалсан хүн нь Чүфэнд тусгайлан хийсэн довтлохооны сахиус өгсөн байхад яах юм? Тэдний үгийг сонссон Жэян Чүфэний байсан ордон руу ширтэн хэллээ. Ордны гадаа нь хэдэн хүмүүс байсан ба бүгд ертөнцийн сүнс бүлгэмийнхэн байв. Мөн новшин ертөнцийн сүнс бүлгэм ёстой жаргах замд садаа болсон новшнууд юм аа. Муусай новшнууд бусдыг дээрлэх яасан дуртай юм. Манай галт борхон сургууль ертөнцийн сүнс бүлгэмтэй тооцоотой гэж мэдээрэй. Жэяны үгийг сонсон Цэнлэй тэрхэд цуснд цангасан Ратан мэт дэд захирал Гао тэрхэдийн зүг шаардлаа. Өнөөдрийн хэрэгээс болж тэд ертөнцийн сүнс бүлгэмтэй өстэй болж байгаа юм. Лайк болон subscribe дарж биднийг дэмжээрэй. 396 дугаар анги. Ахлагч Жэ Шимпэн. Чүфэн ашгүй зогтчихлаа. Дэд захирал Гао бусдын үзэн ядсан харцыг үлтон Чүфэнийг амжилттай зугтсанд нь баярлан цонхгор царайнд нь инээмсэглэл тодорлоо. Түүний хойно байсан Шүү Зонгё болон бусад настангуудч адилхан баярлаж байсан юм. Тэд Чүфэнийг зугтсанд нь баярлаж байсан юм. Харин Жэян тэр хэдийн нүүр нь ярвайн готрав. 150,000 ширхэг парафаунд бэлдэмлээ. Тэд Чүфэнд ловэрдуулчихлаа. Хамгийн чухал нь тэд хэн бэлээ дээ? Тэд бол 9 нутгийн хамгийн алдартай хүмүүс. Гэтэл 16 настай нусхай тэдний бүслэлтийг сэтлэн зугтсан нь тэднийг ёстой л нүүр хийх газаргүй болгосон юм. Гэвч Жэяны нүд нь гинэт сэргэн чихэн татгнав. Түүний царайнд нь үл ялэг цоочрол тодорч Чүфэний зугтсан зүг рүү хараад инээмсэглэлээ. Яг энэ үед Чүфэн ч салхины эсгэрээ гарган нисэж байв. Тэр алдарт тосгоноос зугтсан ч гэлээ анхааралгүй байж болохгүй.
Тэр маш хүчрэхэг хориотой бэлтгэл хэрэгжилчихсэн болохоор нөлөөг нь арилгахаас өмнө аюулгүй газар олох ёстой. Хориотой бэлтгэлийн нөлөө арилгах үед тэр одоогийн энэ хүчээ алдаад зогсохгүй бэлтгэлийн сөрөг нөлөөг мэдэрнэ. Хэрв тийм зүйл болох юм бол зугтах нь битгий хэл ганц чалахж чадахгүй. Одоо тэр аль болох хурдан аюулгүй газар олох хэрэгтэй. Гэнэт Чүфэний эргэн тойронд цэнхэр өнгөтэй манан тархаж Чүфэнийг бүслэн авлаа. Энд чинь цэнхэр сүнсний тойрог байна. Гентийн өөрчлөлтийг харсан Чүфэн цочирдсан юм. Түүнийг бүслэн авсан цэнхэр манан цэнхэр нөмрөгт ертөнц бүтээгчийн хүчгээдгийг ганц хараад л мэдэв. Байдал бишцснийг гадарлгүй үгүй юу тэр аль хэдийн цэнхэр сүнсний тойргоос бүтсэн бөмбөлөг дотор хоригдчихлоо. Нура! Чүфэнч цаг алдалгүй довтлохооны сахиусаа гарган шидэв. Гэвч тэр довтлохооны сахиус цэнхэр сүнсний тойрогт ямар ч гэмтэл учруулсангүй. Довтлохооны сахиус маш хүчтэй тесрэлт үүсгэсэн ч сүнсний тойргийг огтхонч хөдлөгсөнгүй. Чүфэнч хэд хэдэн довтлохооны сахиус гаргаж ирээд нэг газар руугаа шидсэн ч өнөөх сүнсний тойргийг гэмтээж чадсангүй. Чүфэнийг хамгийн цочролд оруулсан зүйл бол түүнийг бүрхсэн сүнсний тойргийн гадна тоо томшгүй олон давхар сүнсний тойргууд салхич орох зайгүй давхралдан үүсэж байсан юм. Энэ хүн яах гэж байгаа юм бол? Чүфэн хөмсгөө зангидан бодлоо. Жэянч ийм хүчрэхэг сүнсний тойрог хийж чадахгүй. Тэгэхээр энэ хүн маш хүчрэхэг гэсэн үг. Чүфэн, чи дэндүү зоригтой юм. Яг энэ үед Чүфэний чихэнд аянган мэт тод хоолой сонсогдож, тархинд нь дөргөл төгч гүн цэнхэр луунаасаа унах шахав. Дараагаар нь цэнхэр сүнсний тойрог дотор нэг хаалга бий болж, хар хувцастай дундаж насны эрэгтэй орж ирлээ. Тэр эрэгтэй хөмсг нь шанаа хүртлээ урт байсан ба элд мэт хурц харагдаж байв. Түүний мөрөө дагсан тас хар ус нь өмссөн хувцастай зогцож байв. Түүний гадаад төрх хинээч дор орхооргүй бардам аюултай харагдаж байлаа. Тэр дундаж насны эрэгтэй тулааны хүч нь Тэнгэрийн 6 дугаар төвшин байсан юм. Тэр Жэян тэр хэдээс ганц төвшин дээгүүрч гэлээ. Тэдний тулааны хүч тэнгэр газар шиг зөрүүтэй. Тулааны төвшнээс гадна энэ эрэгтэй тулааны урлагийн ойлголт нь Жэяныхаас хамаагүй илүү байв. Энэ хүний өмнө Чүфэн хүчээ хичнээн нэмж элит зэвсэг ашигласан ч цааны өмнө зогсох шоргоолжноос ялгаагүй. Тэдний хүч чадал харьцуулагдашгүй. Та Жэовгийн ахлагч Жэ Шимпэн үү? Гэж Чүфэн асуулаа. Түүний өдийн насан дээрээ ийм хүчрэхэг байгаагаас гадна Жэовгийн онцгой хувцас өмссөн байгааг хараад Жэовгийн ахлагч гэдгийг гадарлсан юм. Чи овоо ухаантай юм гэж. Би бол Жэовгийн ахлагч Жэ Шимпэн. Чүфэн, чи өмнө нь манай Жэов руу удаа дараалан дайрсан. Одоо бүр манай овгийн парафаунд бэлтмлийг дээрэмдэж байна уу? Чиний гэмт хэрэг уучлашгүй. Үхэхээс өмнө хэлэх зүйл байна уу? Гэж Жэ Шимпэн асуулаа. Үгээ хэлж байхдаа түүний тэнгэрт бардам гэгчин зогсох нь харц ардаас асуулт асууж байгаа бурхан шиг харагдаж байв. Үнэхээр Жэовгийн ахлагч байх нэ? Жэовгийн ахлагч өөрийн биеэр намайг барих гэж ирсэн нь нэр төрийн хэрэг. Гэж Чүфэн чангаар инээгээд ингэж хэллээ. Хэлэх үг байна уу гэснү? Надаар юм хэлүүлэх гээ юу? Ухаантай юм. Үннээ хэл. Би чам шиг нусхайг азлагдмал азүрэ дараагийн сургуулийнх гэдэгт итгэхгүй байна. Чи тентхийн сурагч байсан ч тэнд чамд байгаа техникүүд байх учиргүй. Би чиний багш хэн болох, хэн чамд энэ чадваруудыг өвлүүлсэнийг мэдмээр байна. Чи нууц техниктэйгээс гадна элит зэвсэг чамайг сонгосон. Гэж Жэ Шимпэн амнэлээ. Тэр Чүфэний талаар бүгдийг мэдж байгаа нь элт байв. Миний багшаа,
Би багшийнхаа нэрийг хэлэх юм бол чиний зүрх зогсчих байлгүй. Чамд түүний нэрийг мэдэх эрх байхгүй. Намайг гэмтэмээр байвал гэмтээлтэй. Миний багш гарцаагүй танаа Жиовгийг газартаа тэгшлэн. Чүфэн хүйтнэр үгээ хэллээ. Шимпэнийг нэлээд сэрэмжилж байгааг харсан тэр боломжийг ашиглан бүлтүүсрэв. Бүтлгүй тэгвэл тэр гарцаагүй үхэн. Намайг чиний ард байгаа хүнээс айна гэж бодоо юу? Чиний багш шиг юмнаас уу? Би зүгээр л хэн чамайг манай Жиовгийн тайсан болгоод байгааг мэдмээр байна. Хэлмээргүй байвал зүгээрээ. Өнөөдөр би чамайг алаад нууц техник элит зэвсэг хоёрыг чинь авна. Тэгээд багшийг чинь хүлээж угаад түүнийг ч бас ална. Гэнэтэ Шимпэний царайн хойтрон Тэнгэрийн энерги биеэс нь тесрэн гарч Чүфэнийг чиглэлээ. Тэнгэрийн энергич Чүфэнийг бүслэн авч бие рүү өрөмдөн оров. Тэрийг харсан Чүфэнч цаг алдалгүй бүдэг ногоон манан гаргаж бие бүрхэв. Хар яст мэлхийн хоёг. Гэсэн ч Тэнгэрийн энерги дэндүү хүчтэй байсан болохоор Чүфэний хар яст мэлхийн хоёг техникч түүнийг хамгаалж чадахгүй байлаа. Хүчрхэг энергийн даралт түүний бие рүү өрөмдөн орж махан биеийн зогсолтгүй хавчиж байгааг тэр мэдэрч байлаа. Тэр махан татаж болоход хитгэн хормол дутуу байв. Чүфэнийг өхөл амьдралын зааг дээр байхад хүчтэй тесрэлт болж түүнийг бүрхсэн Тэнгэрийн энергийн даралт замхран алга болов. Залуу минь, Чүфэн одоо ч жаахнараа байна. Хөгшин надад нүүр өгөөд түүнийг амьд үлдээвэл яаж байна? Тулааны бурхан Асура болон өөр олон гайхалтай веб зохиолууд уншихыг хүсвэл зохиолцыг комор зочлоорой.